Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрийн ихөө эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнаар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэдээг хүргэе. За тэгэхээр манай итгэл радиогийн хамт олон хамтдаа бас сонсогч таны хамт бас итгэгч ах トゥ усын хамтдаа бид нар хайр дүүрэн тогшилт хэмээх хаянаа бол үргэлжлүүлж байгаа. За тэгээд бид нар айлуудаас айлд очиж Крисмас баярын одоо мэндэлсний бэлгийг болон бас эзний хайр инэрл болон сайн мэдээ тараах тийм гахалтай үйлчлэлийн 7 хоног бол одоо дундаа орчно гэж. Тэгэлгүй яах вэ? Тэгээд хайр дүүрэн тогшилтод нэгдсэн сонсогч танд баярлаа, мөн айлуудын мэдээлэл өгсөн сонсогч танд бас талархаж байна. Мэдээж нөгөө нэг бид нэр бүх айлуудад очиж чадахгүй, хүрч чадахгүй. Тэгтээ бид нэр тодорхой хэдэн айлуудад ямар ч гэсэн ингээд хүрч тэдэнд сайн мэдээ хүргэж бурхан гинт хэлгээд бэлэг болж ирсэн шүү. Та бол үн цэнтэй нэгэн шүү гэдгийг мэдрүүлж гэр бүлд нь сайхан бэлэг барьж байгаадаа үнэхээр их талархалтай. Маш сайхан үйлчлэлийг бид хийж байна. Тэгээд сонсогч танд та энэ үйл явдалд таач мөн нэгдэж болно шүү. Ингэхдээ та заавал нөгөө нэг биднийг хүлээх ш, та өөрийн эргэн тойронд байгаа хэн нэгэн дээр магадгүй заавал нөгөө бэлэгний том жижиг ингээд тусламжийн том жижиг гэлтгүүгээр та хэн нэгэнд өөрийнхөө зүгээс гоё нэг юм жижиг гэлтгүү та бэлэг бэлдээд эзний сайн мэдээг хаалцаж яагаад болохгүй гэж. Тэгэхээр таны нүдэнд харагдаж байгаа ойр дотны хэн нэгэн танд харагдаж байгаа бол магадгүй бодогдож байгаа хэн нэгэн байгаа бол та тэр хүн дээр очиорой гэж таныг ятгаж байгаа. Тэгээд хайр дүүрэн тогшилтоор хэн нэгний үүд хаалгыг таныг тогшоосоо гэж ятгаж байна. Тэгээд сонсогч танд маш их баярлалаа. Тэгээд биднийг дэмжиж үйлчлэл бүртээ минь хамтдаа тэгт үнэхээр их талархаж байна. Тэгээд энэ бүгдийг зөвшөөрсөн эзэнт талархахгүй байхын аргагүй шүү дээ. Нэмээ. Тэгээд бид нар ингээд хайр дүүрэн тогшилтоор явж явах үедээ хамгийн сайхан зүйл нь саяны одоо манай хөтлөгч бэлгийг хэлдгээр бол таны оролцоо байгаа. Таны оролцоог, таны хайрыг, таны одоо тэ өгөхийг хүссэн, хуваалцахыг хүссэн, оролцохыг хүссэн тэр сэтгэлийг тэгээд ингээд явж байгаа учраас хэдийгээр ингээд айлын хаалгыг ингээд догшоод орж байгаагаар нь 2 3 хүн байгаа боловч та бид нартай хамт яг тэр газар хамт очисон шүү гэсэн зүрх сэтгэлээр бас залбирч бас өгж байгаасаа гэж бол хүсэж байна. Аян замууд болоод бас айлууд руу очих үед заримдаа уул руу гарах юм, заримдаа жалгаар явах юм. Тэгээд одоо шинэ зарим газар бол Улаанбаатараас 200 км зайтай газар руу ч гэсэн бид нар явж байгаа учраас та бүхний залбирал болон хайр бидэнтэй хамт байгаад эзний хайр инэрл болж байгаа талархаж байна гэж. Тэгэлгүй ах уу. Тэгээд мөн залбирлаараа та нэгдэж бидэнтэй хамт байгаарай. Тэгээд хүн бүрийн зүрх сэтгэл энэ сард эзнийг таньж мэдээгүй яваа тэр хүмүүсийн зүрх сэтгэл бэлтгэхийн төлөө та залбираараасаа гэж хүсэж байна. Тэгээд бурхан үргэлж бидэнтэй хамт байж нөөслөө дүүрэн өгдөхийн төлөө талархан энэ өглөөг хамтдаа эзэнд алдар магтаалыг өргөн эхлүүлцгээе. зүрхэн дэмээ хайраар сэлэгдсэн тэр ариунэ хизээч шаарлахгүй цагалмай дээрээс урасангийн витэр нүлимас чулуун зүрхийг мэ
오이랑 하루산 김빈대 미간 사람들 사 미니 투도 이힐 발생한 너로 힘들었네 우대슨 다니다루모 알릴 빈도 남아이 다고사 막대 차득회 디라류 하리 막대 차득회 미니 умно 술센 틸졸론 막대 차득회 후라쉬야류 모넨 자미 신드루도 단태오적 미간 사람들 사 미니 투도 이힐 발생한 너도 힘들었네 우대슨 다니다루모 알들 빈도 남아이 다고사 막대 차득회 막대 차득회 미니 웃는 술센 틸졸론 막대 차득회 후라쉬야류 모넨 자미 시드루도 단태오적 무출대 막대 차득회 미니 웃는 술센 틸졸론 막대 차득회 후라쉬야루 모넨 자미 신티루도 단태오적 무출대 막대 차득회 디라루 하리 막대 차득회 미니 웃는 술센 틸졸론 막대 차득회 후라쉬야루 모넨 자미 신티루도 단태오적 무출대 이 신티루도 단태오적 무출대 이 신티루도 단태오적 무출대 Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бүгдээр хамтдаа одоо Исая номын 7 дугаар бүлгийн 14 дугаар ишлэл. За энэ бол бидний хамгийн дуртай ишлэл гэж бол бодож байна.
Тиймээс эзэн өөрөө чамд нэг тэмдэг өгнө. Үзэгтэн нэгэн онгон бүсгүй хүл хүндтэй болж хүү төрүүлж түүнийг Эммануэль гэж нэрлэнэ гэсэн. За тэгэхээр мэдээж Исая иш үзүүлэгчийн талаар, Микаяс иш үзүүлэгчийн талаар бол бид нар сүүлийн өдрүүдэд хамгийн их ярьж байгаа. Хэдийгээр иш үзүүлэгчд нь маш олон жилийн өмнө амьдарч байсан боловч эдгээр иш үзүүлэгчдийн энэхүү гайхалтай иш үзүүлэг нь үнэхээр ингээд тэр олон зуун жилийн дараа тэдний хэлсэн үнэн байсан. Бас тэдний үгийг сонсох болгон бас эзэн тэдэнтэй хамт байгаа гэдгийг илэрхийлж исэн гэдгийг бол бид бол суралцж байгаа. Тэгэхээр зарим хүмүүс ингээ Библийг өөрөөсөө жоохон холдуулж уншаад байдаг. За холдуулж унших гэдэг ойлголт нь ямар ойлголт вэ гэхээр энэ бол болоод өнгөрсөн түүх. Тэр үед ийм юм болсон энэ гайхалтай зүйл гэж боддог. Харин гэтэл Библийн ном гэдэг бол уншиж байгаа хүнтэйгээ ярьдаг ном учраас Бурхны амьд үг сургаал учраас хэдэн зуун жилийн дараа уншиж байгаа, хэдэн мянган жилийн дараа уншиж байгаа нь хамаагүй өнөөдөр таны одоо зүрх сэтгэл болон таны амьдралд энэ үг өгөгдөж байгаа гэдгээр нь тавс хүлээж авдаг байгаасаа гэж хүсэж байна. За мэдээж бол чамд тэмдэг өгөгдөн тэгээд онгон бүсгүй хүл үнэтэй болж хүү төрүүлнэ гэдэг үг нь бол Месаягийн талаар ингээд байсан боловч өнөөдөр бол бид нар бол түүнийг Эммануэль гэж нэрлэнэ гэдэг утгаараа бидэнтэй үргэлж хамт байдаг Бурхны талаар бид нар өөрсдийнхээ амьдралд хүлээж авах боломжтой байна. Бурхан өөрөө чамд ямар нэгэн тэмдэг өгнө. Бурхны тэр тэмдэг бол юу гэхээр чи хаанч байсан Бурхан чамтай майртай хамт байсан шигэ байх болно гэдэг тэр ойлголт бол байдаг. Амен. За Исая 7-гийн 14-ийн хамгийн чухал утга нь бол Бурхан өөрөө хүний түүхэнд оролцоод ард түмэнтэйгээ хамт байгаа амласан явдал байгаа. Тэгэхээр хүмүүс бол тэгээд байгаа шүү дээ. Бурхан хаа байсан? Бурхан тэр үед хаа байсан? Бурхан тэр ард түмэнд зовж яхад, ялагдж яхад, олзлогж яхад, боол болон худалдаж яхад хамт хаана байсан бэ гэж. Бурхан хамт байдаг гэдгийг Эхлэл номон дээр Йосефээр дамжуулан бидэрт хэлээгүй гэж юу. Бурхан худагт хаягдж яхад нь хамт байгаагүй гэж юу. Боол болоход нь хамт байгаагүй гэж юу. Бүр хоригдол болоход нь хамт байгаагүй гэж юу. Бас мэдээж ерөнхий сайд болоход нь бас хамт байгаагүй гэж юу. Бурхан Йосефтэй үргэлж тэгж хамт байсан бол биднийг ч гэсэн бидний амьдралд ч гэсэн бидний хаанаагаас үл шалтгаалаад Эммануэль буюу Бурхан бидэнтэй хамт гэсэн тэр утга санаа бидэнд ямар чухал болохыг өнөөдөр ишлэлээр хэлж байгаа. Та хаана байна? Та эргэн тойрноо хар. Та магадгүй хэн нэгний гэр орныг харсан байж болох юм. Тэгээд тийм газар бол байдаг, ийм газар бол байхгүй гэж хэрвээ та бодож байгаа бол та үнэхээр Бурхны талаар эндүү боддог юм байна. Бурхан Эммануэль гэж нэрлэн гэдэг энэ Бурхан өөрийнхөө хүмүүстэй хамт байдаг гэдэг энэ үгийг хизээ хэлсэн бэ гэхээр бид нар яг түүхийн хувьд бодоод үзэх юм бол Ахаз хаан Юудагийн Ахаз хаанд хандаж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр улс гүрнэн дайснуудад одоо бүслэгдээл дайс хаан болон ард түмэн айдас татсан байсан бас одоо иш үзүүлэгчд болон дахилчид ард түмэндээ юу гэж хэлэхээ мэдхээ байцсан. Бурхан биднийг аварна гэж хэлэх юм уу эсвэл Бурхан биднийг Египтийн дарлалд нөгөө нэг ивэжсэн шигээ биднийг одоо ялагдсан ч гэсэн ивэнэ гэж хэлэх юм уу. Ямар үг дамжуулахаа бол ерөнхийдөө бол мэдхээ байсан байсан. Тэгээ яг энэ үед бол Ахаз хаанд Исая хэлж байгаа ч чам тэмдэг өгдөнө. Хүү төрөх болно. Түүнийг Эммануэль гэж нэрлэнэ гэж хэлсэн байна. Тэгээ энэ нь яг одоо бидний одоо энэ амьд байх үед, яг энэ бүслэлтэнд байх үед энэ зүйл болохгүй байсан ч гэсэн энэ зүйл болно гэдг нь Бурхны ард түмэн аврагдан гарч Бурхан тэдэнд амласан аврагчаа өгнө гэдгийн иш үзүүлэг болж байна. Хэрвээ тэр бүхэн ирээдүйд биелэх юм бол одоо бид бүр мөсөн мөхөж алга болохгүй гэсэн. Магадгүй бидний нөхцөл байдал одоо байгаагаас ч илүү хүндхэцүү нөхцөл байдал орж болохооловч Бурхан ард түмэнтэйгээ хамт байна гэсэн үгийг яг энэ цаг мөчид хэлж байна гэж. Тэгэхээр Бурхан хүнийг ялаад авах үед нь хамт байгаа л би ялуулдаг Бурхан шүү гээл ялагдаад авах үед нь те Бурханаас холдохоор ингээд орхиод идэг Бурхан бол биш. Өөрийнхөө сонгосон хүмүүсийг амьдралын ямар ч нөхцөл байдалд орсон, ямар ч сонголт хийгээд өөрөөс нь холдсон ч ойртсон ч Бурхан үргэлж хамт байдаг гэдгийг бид эндээс харах боломжтой. Бурхан биднийг ялгарлан гадуурхдаггүй. Бурхан биднийг хайрлахтаа ямар нэгэн болцол бол тавиагүй. Угаасаа бид ч гэсэн түүний болцлыг биелүүлэх боломж бол байхгүй, чадамж бол биднэрт бол байхгүй байдаг. Тэгэхээр Бурханы аврал гэдэг бол хүний итгэлийн төгс байдал дээр бол тулгуурлагдав. Харин Бурханы өөрийнх нь хесед буюу хесед гэж нэрлэгддэг гэрээний хайртай бол маш их холбоотой байдаг. Бурханы тэр хайрын гэрээ
хизээч өөрчлөгдөхшгүй түүний өөрийнх нь чанар дээр тулгуурласан байдаг. Хүмүүс бид нар хоорондоо гэрээхтэй гэрээний нөхцөл хийдэг байхгүй юу? Ингээд ирэх юм бол гэрээ туслагдана. Нэг талаас нь гэрээ ингээд алдаа гарах юм бол туслагдана гэдэг ч юм. Бурхны хисэд буюу Бурхны хайрын гэрээ буюу би ард түмэнтэйгээ хамт байна. Би чамтай хамт байна гэсэн энэхүү гэрээ бол хизээч өөрчлөгдөхгүй байна. Тэгэхээр шинэ гэрээнд бол мэдээж бол энэ онгон бүсгүй хөл өндтэй болж хүү төрүүлнэ гэдэг үг нь бол одоо Есүс Христтэй бол шууд холбогдно. Тухайн үед бол энэ ишвэрлүүлэг байсан учраас ийм ишвэрлүүлгийг Бурхан ард түмэндээ өгж байгаа бол одоо бид нэр хичнээн дайсантай ялагдсан ч гэсэн мөхөхгүй юм байна. Бидний нөхцөл байдал бүр яаж дорцсон гэсэн хизээ нэгэн цагт Бурхан өөрийнхөө Месаяг ард түмэндээ өгөх юм бол ард түмэнд байна л гэсэн үг юм байна. Бид нар энийг даваад гарнаа л гэсэн үг юм байна гэж Ахаа цааны үед одоо Исая хэлжсэн шиг өнөөдөр бол биднэрт бол бас энэ үг өгж байгаа гэдэг бид нар санаж байгаа шүү дээ. Шинэ гэрээний үед бол энэ бол Матай 1:22-аас 23 дээр бол яг майр дээр бол холбогдож ирж байгаа байхгүй юу? Онгон охиноос төрсөн гэдэг нь тэр охин хүний удам угсаа, хүний хүсэл бол чухал биш. Харин Бурханаас ирснийг илтгэх, Бурхан ард түмэнтэйгээ хамт байгаа тэр бүтээгч Бурхан. Тэр хүн хүнээл бий болгодог гэж ойлгодог. Тэр ойлголтоос өөр хүнийг өөрийг нь газар шорооноос бүтээсэн тэр Бурхан дахин нэгэн удаа гайхамшигыг хийж онгон бүсгүйгээр дамжуулан өөрийнхөө хүүхд төрүүлж энүүгээрээ өөрийнхөө аврагчийг төрүүлж энүүгээрээ би та нартай одоо ч гэсэн хамт байгаа. Би тэр бүтээгч чанараараа, аврагч чанараараа, шинийг хийгч, эхлүүлэх чанараараа би та нартай үргэлж хамт байв. Миний нэр хэн бэлээ? Миний нэр бол Имануэль гэдэг тэр ойлголтыг, тэр сануулгыг, тэр ишвэрлүүлгийг биднэрт өгж байгаа гэдгийг бол бид бол ойлгох хэрэгтэй. Бид Библийг өөрсдөө рүүгээ ойртуулж уншиж болох хэрэгтэй. Бурхан ингэж амласан байдаг. Бурхан өршөөнө гэж амласан байдаг. Бурхан туслана гэж амласан байдаг гэж. Гэтэл заримдаа бол бидний итгэл яг бидний бодсноор бас байхгүй байх тохиолдлууд, нөхцлүүд бас байна л да. Бидний амьдралд янз бүрийн зүйл тохиолдох үе байна. Яг тэр үед бол бид нар бол юу гэж бодох вэ гэхээр тэгсэн ч гэсэн Бурхан хамт байгаа гэдгийг нь хэзээ ч марч болохгүй. Жишээ нь Ахаа цааны үед бол одоо Исаяг ишвэрлүүлж явах үед бол Израилийн ард түмэн бол үнэхээр дайсны хитрхи хүчрхэг байсан учраас тэд бол үнэндээ бол ялагдаж байсан. Тэд бол ямар ч тулаанууд дээр амжилт олохгүй байгаад байсан. Тэд өөрсдөө за энэ тулаан дээр Бурхан биднэрт ялтыг өгөх байхаа гэж бодсон ч гэсэн үнэндээ л ялахгүй, ялагцаар, доройцоор, хэрмүүд нь усцаар, нурсаар, хүмүүс нь олзлогцоор, итгэл найдвараа алдсаар байсан. Гэхдээ хүмүүсийн авахыг хүссэн ялалт нь заримдаа ялалт биш байх боломжтой гэдэг. Тэгэхээр бид нар заавал ингээд та намайг бити ичхүүрт оруулаач. Та намайг бити хүнд байдалд оруулаач. Та одоо юу гэдгийг та намайг бити одоо барьж өгөөч. Та намайг бити илчилж өгөөч гэж заримдаа хүмүүс Бурханаас залбирж өгөөч гэж бас одоо би пасторын үйлчлэлээр үйлчилж явах үед олон хүмүүс ирж болгож би ийм юм хийсэн, би ийм буруу зүйл хийсэн, баригдмааргүй байна. Энэ дээр Бурхан намайг уучлж өсөж өгөх болов. Энийг нэг айтайх ингээ шийдэх юм ба дахиж би хизээж ингэхгүй гэдэг ч юм уу. Гэтэл үнэндээ бол хүмүүсийн хүсэж байгаа нөхцөл байдлаас хүнд байдлаас гарах энэ нь бол үнэндээ аврал гэхээсээ илүү Бурхан зөвхөн туслахаар бос. Өөрөө хамт амьдрахаар тэгээ мөнхөд хамт байхаар ирж байгаа гэдэг авралыг нь бид илүү харах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Исая 7:14 бидэнд Бурхан хизээч чимээгүй алга болохгүй гэдгийг сануулж өгдөг. Би хамт байгаа. Таны хамт байгаа чи хамт байна. Та яг одоо хамт байна гэхэд би хамт байж лээ. Та уцаар ярьж байгаад нөгөө талын хүн хэсэг чимээгүй болох тийм нөхцөл байдалд орж утсан байхаа гэж бол миний хувьд бол бодож байна. Тэгэхээр би нэг удаа нэг хүний одоо яриаг их удаан сонссон. Тэгээд ярьж байгаа чимээг болт. Тэгээд тэр жоохон байж байгаа та сонсож гин үү гэнэ. Тийм ээ би сонсож байна. Чимээг болчихоор чинь би таныг алга болчлаа гэж бодохгүй гэдэг. Утас чинь дасраагүй л бол би чамаа сонсож байгаа гэж. Тэгэхээр бид эзэн Бурханд итгэж найцаар байх үед эзний зүгээс ч гэсэн хизээч бол төрүүлж бол уцаа салгадгүй хүнтэй адилхан салгадгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Бас нэг зүйл нь бидний зүгээс салгасан ч гэсэн Бурхны хувьд бол хизээд сонссоор байдаг гэдгийг бид бол бодох хэрэгтэй.
аврал заримдаа бидний ойлгохгүй хэлбэрээр ирдэг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Биднийг ялагдалд хүрэгчээд биднийг хүнд байдлаас авраагүй байж биднийг авардаг гэж яагаад хэлэх гээд байгаа юм бэ гэж битгий бурханд гомдлоо. Бурхны хамгийн том илэрхийлэл бол өөрийгөө батлах хүч чадал биш, харин түүний оршихуй хүн найдваргүй болсон яг тэр цаг мөчид бурхан өөрөө ирж бидэнтэй хамт байж аврах болно гэсэн амлалт гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энийг дахин нэг тайлбарлаж хэлэх юм бол хүмүүсийн хувьд тэр одоо бол ямар ч нэмэргүй боллоо гэж байгаа яг тэр цаг мөч бурхны хамгийн тод авралыг нь харах боломжтой цаг мөч байдаг гэдгийг бодох хэрэгтэй. Есүст итгээд аврагдсан гэдэг үг нь нөхцөл байдлаа сайжруулсан юм эсвэл нөхцөл байдлаас гарсан, гаргагдсан, эсвэл өршөөгдсөн гэдгээсээ илүү мөн хантай болсон, мөнхөд бурхантай хамтаа болсон. Учир нь тэр бурхан намайг нэг удаа хүнд байдлаас аварчаад за хооштой хичээж яваараа дахиад бити юм байдалд ороорой гिचээд яваадаг хүмүүстэй адилхан биш. Нэг аварсан бол мөнхөд надтай хамт байх амлалтанд хүрдэг бурхан гэдгийг л энэ иш үзүүлгээс бид нэр ойлгож авах хэрэгтэй. Бурхны нэр бол Имануэль. Имануэль гэдэг үг бол бурхан ард түмэнтэйгээ хамт байдаг гэсэн утгатай. Энэ нь бурхан тантай хамт байдаг гэсэн үг. Яг одоо тантай хамт байгаа гэсэн үг юм аа. 이래치 마누엘
холмоо сэтгэл тайшруулан бидэндээ ирээч сэтгэл тайшруулан бидэндээ ирээч аврагч их эзэн минь залран ирж байна. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Исая номын 7-р бүлгийн 14-р ишлэлээс суралцлаа. Тиймээс эзэн өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтэн нэгэн онгон бүсгийг хөл хүндтэй болж хүү төрүүлж түүнийгээ Имануэль гэж нэрлэнэ. Хэмээх ишлэлээс бид хамтдаа суралцлаа. Иш үзүүлэгч Исаягаар дамжуулан айлцсан Бурхны энэ гайхамшигтээ иш үзүүлэлэг үнэхээр биелэлээ олсон юм аа. Бид шинэ гэрээг унших юм бол яг энэ үгс биелэлээ олсон байгааг бид олж харж унших боломжтой. Исая энд тэр хүүгийн нэрийг Имануэль гэж хэлсэн байна. Энэ нь Бурхан бидэнтэй хамт гэсэн утгатай гэдгийг пастор маань түрүүн тайлбарлсан шүү дээ. Харин шинэ гэрээн дээр эзэн Есүсийг Имануэль биш Есүс гэж нэрлсэн байдаг. Яг гэвэл Есүс гэдэг нь ард түмнийг гим нүглээс нь аврагч гэсэн утгыг мөн агуулт юм аа. Гэхдээ мэдээч тэр Бурхан бидэнтэй хамт байхгүй юм бол биднийг аварч чадахгүй шүү дээ. Та Есүсээ хэмээн дуудах бүртээ бидэнтэй хамт байдаг Бурхан минь ээ хэмээн дуудаж байдаг юм шүү гэдгийг та бүхэн мартаарай. Тэгээд Есүс бол Бурхан. Тэр бол бидэнтэй хамт байдаг Бурхан юм аа. Тэр бол бидний аврагч. Тэр онгон бүсгүйгээс мэндэлсэн Имануэль Бурхан. Харин та тэр Бурханд итгэдэг үү? Тэгэхээр залбирна гэдэг бол өөрөө яг намайг одоо Бурхан сонсож байгаа гэсэн итгэлтэй шууд холбогддог. Тэгэхээр тэрний үсгээр Бурхан амлалтанд Бурхан намайг залбирх юм бол сонсно гэсэн шүү дээ гэдэг чинь л Имануэль Бурханд яг итгэж байна л гэсэн болж байна. Та хаан залбирх гэж байна? Та юу залбирх гэж байна? Та яагаад Бурханд яг тэр Бурханд хандан залбирх гэж байна? Яг л ойлгомжтой. Тэр Бурхан өөрөө хамт байна гэсэн, сонсно гэсэн, хариулна гэсэн. Тэгээд бидний байгаа газар байна гэсэн. Тэр Бурхан хааны газар биднийг ир гээгүй. Тийм болохоор яг одоо энэ цомгчд бүгдээрээ бас хамт залбирх цагийг бас гаргая гэж бодож байна. Хайр дүүрэн тогтолтоор явж байгаа үед олон хүмүүс Бурхан өөрт нь хайртай юм уу эсвэл Бурхан өөрт нь санаа тавьдаг гэдэгт эргэлзэж байсан тухайгаа бол хуваалцж байгаа. Гэтэл нэг л өдөр хаалгыг тогшоод Христэд итгэж төрж яваад Бурхан чамд хайртай шүү. Чиний туулж байгаа зүйлийг мэдж байгаа шүү. Чи давж гараад дараа жил бид нартай хамт өөр айлын хаалгыг тогшиж Бурханы хайр чиний гэрт чамайг өрөөгүй байхад ирсэн шиг тэр хүмүүсийн гэрт ч ихсэн сануулan очин шүү гэж урамшуулж тийм гайхалтай цагийг бид нар бол одоо хамт өнгөрүүлж байгаа. Тэгэхээр энэ цаг үед Имануэль Бурханд хандан бүгдээрээ хамт залбирая. Халелуя. Хамтдаа залбирцгаая. Эхэзэн энэ цаг үед бид нэр өөрөөсөө байгаа газар, өөрөөсөө асуудлыг, өөрөөсөө сэтгэлийн тээшийг шийдэж чадахгүй байгаа, чадлах хүрэхгүй байгаа, ухаан дотож байгаа зүйлүүдээ бүгдийг таны өмнө дэлгээд залбирanгуйч байна. Энэ асуудлуудыг эхэлж байх үед та хамтаас яг л та үргэлжил бид нартай хамт байдаг. Энэ алдаануудыг гаргаж эхлэх үед та бидэнтэй хамт байсан. Яг л та тэр үед ч гэсэн биднийг орхилгүй бидэнтэй хамт байсан. Харин өнөөдөр таны өмнө гимшилтэйгээр таны бас хийж өгсөн зүйлүүдэд талархалтайгаар таны өмнө ирж байна. Бурхан минь үргэлж хамт байсанд баярлалаа. Үргэлж хамт байх учраас баярлалаа. Та амлалтандаа хүрдэг учраас баярлалаа. Харин сул дорой биднийг алдах үед, бас амлалтандаа хүрч чадахгүй байх үед, тэсвэр дэвчээр алдрах үед, бас итгэл алдрах үед, эсвэл тань руу хандахын оронд өөрөө хийх гэж орлох тэр цаг мөчүүдэд уучлж өгөөрэй гэж танилцуулж байна. Та хэнийг аварж байгаагаа мэднэ. Та бидний сул дорой гэдгийг мэднэ. Тийм учраас үргэлж бидэнтэй хамт байж өгөөрэй. Таньгүйгээр цаашаагаа явах эсвэл амьдралын цаг хугацаануудыг өнгөрүүлэх хэцүү гэдгийг та мэдж байгаа. Та бүх газруудад, бүх цаг мөчүүдэд бидэнтэй хамт байна гэдэг. Танд итгэж найддагийнхаа хувьд таны хөө бидний эзэн Есүс Христийн нэрээр энэ цаг мөчид
талархан даатхан залбирч байна. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтайсан сонсогч танд баярлалаа. Маргааш иргэд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.